Хууль зүйн дотоод иргэн сайдын 2016 оны А62 тоо тушаалаар батлагдсан тээврийн хэрэгсэл тусгай дуут дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллага дотооддоо буюу цагдаагийн ерөнхий газрын автобазад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдэд дээрх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын стандартыг баримтлан хяналт шалгалтыг хийлээ. За энэ стандарт дээр юу гэж өгдөг вэхээр тээврийн хэрэгслийн гадна талын хийцийн гэрэлтүүлэх хэрэгслийн өнгө түүнээс ялгаатай байх хэрэгтэй гэсэн юм стандарт дээр зохицуулт байна. За энэ зохицуултын хүрээнд тээврийн хэрэгслийн дээдлэл тавьсан одоо их гэрлийн өнгөтэй адилхан буюу нэг юм цагаан эсвэл саарл өнгийн гэрэл асахтаа улаан цэнхэр юм уу улаанаар асдаг энэ зүйл нь бол Монгол улсын стандартад нийцэхгүй гэдэг талаар нийслэлийн мэргэжлийн хэлтэй дүгнэлт гарсан. За энэ дүгнэлтийг үндэслээд одоо цагдаагийн байгууллага дотооддоо ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдийн одоо энэ стандартад нийцэж байгаа үйл талаар хяналт шалгалтыг хамтдах зохион байгуулсан юм аа. Цаашид Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаагийн байгууллага орон нутгийн цагдаагийн газруудын тээврийн хэрэгслүүдэд ашиглагдаж байгаа дууд дохио нэмэлт гэрлүүд стандарт хангаж байгаа хэсэгт хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чиний тоглоом бусдад шоглоом болж мэднэ.